Сайн байна уу? Сайхан зогсож байна уу? Сайхан тусч байна уу? Та минь сайхан амар тавтай эздээ. Сайхан байна. Багшийнхаа урилгыг хүлээн аваад маш их талархан хүлээж авлаа. Тэгээд сайхан явах байхаа. Баярлалаа. Гүмбэр хөрвөлдөний маань урилгыг сэтгэл дэлгээд тэгээд ингээд нөгөө хүмүүсийг сайхан таатаагаар хүлээж авдаг. Тэгээд орчлон хорвоогийн онцгой нэгэн цэцэгтэй. Тэгээд таны нэр чи их гоё. Баяр цэцэг. Тэгээд хоёулаа өнөөдөр баяр, гэрэл, гэгээ, таны сэтгэлийн орон зай, тэр сайхан гэгээ ертөнцид туулсан сайхан үнэнийхэн тодлоор хөөрөлдөө гэж бодож байна. Урилгыг маань хүлээж авсанд Баярлалаа. нэн гүн талархаж байгаагаа илэрхийлье. За Хичээл зүтгэл чармайлт зорсон бүхэн бол цом юмаа гэж би таныг судлаж ухаж явахдаа тэгж ойлгосон. Тэгээд цагаан халааттай совилогч бүсгийн тэр нэг нүдэн таны ингээд хоёр нүд ингээд цацраал байдаг юм бэлээ. Зурагнаас л тэгж нэдрэгдээд байсан. Тэгээд ийм сайхан одоо ажлыг хийж явж байхад хүний сэтгэл зүй рүү бүр их гүн ордог, эвээгчийн ээж хамгаалдаг тийм хүний байр суурь дээр байдаг болов уу гэж би таны ертөнцийг судалж байхдаа надад нэг тийм дүр зураг орж ирж байсан. Тэгээд цагаан халааттай совилогч чимээх энэ сайхан ажлаас нь хоёлаа хөрөлдөнө хэлье гэж бодчих. баярлалаа талархлаа. За намайг даваад ирж юм баяр цэцэг гэдэг. Би Төв аймгийн Цээл сумад төрж өссөн. За тэгээд 6 хүүхэдтэй айлын хамгийн отгоо хүн. Тэгээд за ерөнхийдөө бол би мэрэгчлээ хайртай, дуртай. Яагаад энэ мэрэгчлийг одоо сонгох болсон бэ гэхээр өвдсөн зовсон те одоо ээж маань бас Говьалтай аймгийн Тонхил суманд төрсөн. Тэгээд ээж маань багамж мэрэгчлээ. Тэгээ ээжийнхаа мэрэгчлийг өвлөж авнаа. Ээж маань одоо ямар их буян бүлддэг байсан бэ те. Манайх одоо сумандаа байж хахад ингээл шуунууд шиг ингээд хашаан дээр ингээд те манай ээжийг мэждийн шинхүү гэдэг л те. Тэгээд шинхүү юмчээ гэл ингээл те дуудаад тэгээс ямар утас гэж байх юм биш те. Тэгээ нөгөө хүмүүс ч нөгөө орж чадахгүй. Тэгээд л ээж маань тэгэл шүн орой те явган нүцгэн морьтой заримдаа одоо хөдөө болвол морьтой дуудлаганд яваад л за тэгэл ер нь бол хүн ардынхаа төлөө өөрийгөө зориулаад тэрнийхээ одоо үр шимийг бас хүртээд те хүндлэгдээд ингэж явж исэн. Тэг яг тэрэн шиг би бас гэрээсээ одоо ганц эмнэлгийн мэрэгчлээ. Бас аав ээжээгээ асрах те би багасаа л ярьдаг байсан. Аав ээжийнхээ хөлийг хүчнаа гэд. Өөр надаа юу ч хэрэггүй. Би аав ээжийнхээ хөлийг хүчаад асраад л байж гин гэд ингээд их ярьдаг байсан. Багасаа л тэгж ярьдаг байсан. Тэгээд тэр одоо юуныхаа ярьдаг байсан тэр зүйлийнхаа дуудлагаар энэ мэрэгчлээ сайхан сонгосон юм байгаа юм. За тэгээд миний ажлын бол гараа бол Дархуул аймгийн нэгдсэн эмнэлгээс эхэлж илаа. За Дархуул яагаад гэвэл нөгөө Дархан сурсан учраас сурч төгссөн учраас тэгээд би урилгаар болол эмнэлэгтээ орж исэн. За тэгээд яг энэ мэрэгчлээ хийж яхад бол надад бол яг ингээд чин сэтгэл маань ингээд надаас гараад байдаг. Тэр хүмүүс мэдээж одоо ингээд жаргаж байгаа хүмүүс ирэхгүй шүү дээ. Одоо өвдсөн те ядарсан зүдэрсэн хаана одоо миний тус хэрэгтэй байна. Тэр эмнэлэгт л хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд яаж юм? Бүр ингээд нөгөө хүмүүстэйгээ ингээд өвчтөнгүүдтэйгээ тулж харцдаг. Хамгийн гол мэрэгжил нь сувилагч гэдэг мэрэгжил. Бүр гардаж те. Тэгээд би одоо яг ингээд сэтгэлээсээ ингээд хүмүүст ингээд те ядаж тэр хүнд ингээд тариа хийх гээд зүгээ ингээд хатгах чахтаа хүртэл те ямар нэгэн зовиоргүйгээр одоо хурдан өвдөлтгүйгээр ингээд хатгаад те тэр хэрэгтэй байгаа тусал тариа, ийм тариа те тэр бүгдийг нь хийх юмсан гэсэн чинь хүсэл байдаг байсан. Тиймдээ ч одоо яг ингээд нөгөө хатгалтан дээрээ гарсан хүмүүст үнэлэгдсэн баярлаа, талархлаа гэдэг сайхан үгийг сонсоод тэрүүгээр л одоо ингэж өөрийгөө урам өгч те өөртөө ингээд талархаж би одоо ийм сайхан ажил хийж байгаа юм биш үү гэдэг гэж одоо өөрөөрөө бахархаж урамшиж явдаг да.
Харин яг нөгөө цагаан мөртөө гигэн замтай их сайхан ажил хийдэг юм байна да гэх. Тэгээд тэр дундаас нөгөө хоёлаа чи анх удаа л ингээд одоо яг энэ хоромдол ярьж шүү дээ тий. Тэгэх өмнө нь их олон удаан он жил ярьсан юм шиг таны тэр зурган дээр байгаа зүйлсүүд ингээд таны амьдралыг л ингээд хүүрнээд байсан л та. Тэр дундаас яг нэг тийм хүний гэдэг юм уу, таны ажил дээр ирж байгаа тэр тусламж авах гэж ирсэн хүмүүсийн дотоод сэтгэлийн тэр нарийн ширээнийг мэдээд өвдөхгүйгээр зүг хатгана гэдэг чинь ямар нэгэн тэр нарийн энийг мэдсэн хүн л тэгж ажилдаа хандан шүү дээ тий. Тэгэхээр тийм нэг нарийн учиг багаас нь байгуу, эсвэл мэрэгжлээ эзэмшчээд хүнтэй харьцаад ирэхээр тэр зүйл байгуу, тэр нарийн нандин одоо хандлагыг эцэг эхээсээ бүр өвлөж авбуу, энэ нэг нарийн нандин хандлагынхаа тухай хоёулаа хөрөлдөл. За би ерөөхдөө бол багын нэг тийм өвдөх дургу. Тэгээд одоо өвдчхөөрөө нэг жоох ингээ хүнд өвдөх гэдэг. Тэгээд өвдсөн үед маань манай ээж чинь бага юмч шүү дээ. Тэгэл нөө бид нарыг чинь жоохон бахад те ээжи өлөн гэл те өгдөг байсан. Тэрийг олол уучж байгаа. За тэгээд тэрэнд дарагдахгүй байвал ээж ч одоо им өгнө шүү дээ. Тэгээ им өгөхгүй л ингээл яг одоо намайг харж хахад уугаадах гэж тэгдэг байхгүй юу? Им манай ээж им том нүдтэй. Тэгээд надад им өгнө. Би тэрийг ингээд том нүднээс нь айгаад ингээд нөгөө уухаас өөр аргагүй байдаг. Тэгэхгүй бол ээж яагаад хардаг вэ гэхээр яг одоо намайг харж байхад уугаадах гэхээр яагаад тэгдэг вэ гэхээр нөгөө би ингээд нөгөө уухгүй тэр имийг нь бэрэн дагавраа ингээд хийждэг байсан. Тэгэл багын л ер нь бол нэг тийм эм тарианд дургу, өвдөх дургу тийм хүүхэд байгаад байсан. Тэгээд 2000 одоо 8 9 оны үед юм аа. Манай удмын одоо өвд эц маань заларсан. Манай удамд. Тэгээд эгч маань бол яг миний дээдлийн эгч маань бол удган болсон байдгийг. Тэгээд яасан бэ гэсэн чинь за энэ охин болвол удмын цагааны бариач гэдэг одоо тодорсон хүүхдэн байгаамаа гэж намайг бол тодруулж ирсэн. Тэгээд л одоо тэрнээс хойш ер нь л бол нэг тийм өвдсөн зовсон те хүмүүст ингээл гараа явуулаад ингээл тэр өвдсөн хэсгийг ингээ олоод юу ачдаг, мэдэрчдэг. Тэгээд тэр одоо юуг энергиэрч гэдэг юм уу, өөрийн мэдлгүй ингээд нэг өвдөлтийг нарилгаад идэг ч юм уу те. Нэг тиймэрхүү одоо нэг сонин зүйлтэй учирсан юм байгаа юм. Тэгээд л одоо тэрнээс хойш одоо би одоо яг ямар учиртай хүн юм болоо гэж их ирэл хайгуул хийгээд их гайхдаг байсан. Яагаад заавал ингээд нөгөө надад ямар хүч байгаа гэж би одоо өөрөө ингэж ангаагаад байгаа юм уу? Эсвэл одоо өөр нэгэн хүн надаар одоо дамжуулаад те ангаагаад байгаа юм уу? Энэ ямар учиртай ингэж гэсэн тийм зүйлүүд надад их асуулт болоод үлдчихсэн байсан. Тэгээ би ерөөсөө тэр асуултынхаа хариултыг ерөөсөө олохгүй л яваад байсан. Гэхдээ би бол өөрийнхөө тэр асуултыг за хариулт нь олдохгүй байгаа юм чинь ингээд орхиогүй эрэл хайгуул хийгээд л яваад байсан. Тий. Тэгээ эмнэлэгт ажиллаж байхдаа би бас ингээд тэр нэг антибиотик те бодис шүү дээ. Гадны биет хүний бие рүү орж байгаа. Яг тэр процессыг би ингээд харахаар ингээд харамсаад байдаг байхгүй. Миний дотроос ингээд харамсал төрөөд. Яагаад тэгэл ойчрлоод те эмнэлэгт үзүүлэх гээл ойчрлоод тэр нэг одоо антибиотик тариулах гал хүмүүс чинь зүгээр өхөө хатан зүгээр бараг бие бинийгаа түлхэж унгаах нь холгүй л ингээл зүтгэж шүү дээ. Яагаад манай монголчууд ийм болцсон юм бэ? Өөртөө эдгэн, өөртөө дотроосоо эдгэн. Сэтгэл ирүүл бол бие ирүүл гэдэг шүү дээ. Тэгэхээр өөртөөхөө сэтгэлээ ангааж иж одоо би энэ ирүүл байх юмаа гэдэг зүйлийг яагаад ойлгохгүй байгаа юм болоо гэж аюух боддог байсан. Тэгээд нүүдэлчдийнхаа бясалгалтай одоо уулзраад энэ зүйлийг яг өөр дээрээ мэдрээд миний энэ дотоод энерги гэж байдаг юм байна шүү дээ. Миний дотоод одоо гал гэж байдаг юм байна. Түүгээрээ л одоо бусдыг эдгэж ийсэн юм байна. Энэ зүйлийг олон хүнд одоо заагаад өгөх юмсан. Олон хүнд та өөртөө итэг гэж хэлчихсэн гэсэн маш том одоо хүсэл эрмэлзэлтэй болсон доо.
Таны замналыг харж байхад ерөөсөө ментор юм байна. Ментор байснаа одоо ингээд зарим одоогийн хэлдгээр бол ментор гэхээр хүн болгон маш сайн хүлээж авна тийм ээ. За одоо арай өмнөх үеэр нь гэвэл багш, заагч, чиглүүлэгч, хамтрагч, бүтээгч гээд олон хувилбараар олон төлөв дээр хийж болох юм шиг байгаа юм. Тэгээ би таныг судалж байхдаа одооныхоор бол ерөөсөө л менторл хүн байсан бэ шүү дээ. Одоо тэр шугам нь бүр тодроод тэгээд хоёлаа өнгөрсөн амьдралаас ингэж явж байгаад яг одоогийн энэ амттай, шинттэй зөв танин мэдхүүгээр хоёр жигүүр хийцэн байгаа энэ сайхан ажил руу н орё гэж бодож байна. За анх бол миний яг энэ замнал руу орох болсон шалтгаан гэх юм бол за мөнх гайхамшиг багш маань манай нүүдэлчтэй мэслэлийн үүсгэн байгуулагч мөнх гайхамшиг багш маань байгаа. Багш маань за яг баян үлгэрөө аялсан үед штэ. Олонсуу багшигаа би дагаад одоо хоёр нөхрөө дагуулад хаашаа явж байгааг нь мэддэхгүй аялнаа л гэсэн. Тэгээд аялаад би яг баян үлгийн тэр манай аав хоёр маань хоёулаа Алтай нутгийнх. Тэгээ яг Алтай тэр нөгөө аймгийн төвийн хаалга байдаг да. Тэр хаалгаараа ороод л би зүгээр асгартлаа уйлцсан. Яагаад би мэдээгүй. Асгартлаа уйлаад бүр ихэр татаад уйлаад манай эгч маань гайхаад, нөхөр маань гайхаад тэгээд би ерөөсөө уйлаад л эс. Тэгээд нэг буугаад ингээд агаар амсгалаад тэр шорон дээр суугаа, газар шорон дээрээ суугаад ингээд нэг сайхан тайвширсан. Тэгэхэд ингээд тавтаа морил гэж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд л тэрнээс хойш бүр ингээд нэг гайхалтай гэмээр маш одоо битгмээргүй ч гэмээр юм уу тийм зүйлүүдтэй тулгарсан. За энэ ч одоо юу илээ гэдэл тийм ээ. Тэгээд цаашаага бүр аялсаар байгаад Алтай таван богд гэдэг сайхан сүрлэг сайхан одоо байгальтай тэр газар очисон байдаг. За очисон чинь л ерөөсөө тэнд тэр цас дүндэр ориглуудын одоо дээр тийм ээ. Ингээд Монголынхоо төлөө гээд Монголынхоо тэр уул ус иргэдийг тий хамгийн одоо үнэт зүйл чинь Монгол хүн шүү дээ. Монгол хүмүүсийг аврах одоо сэхээрүүлэх, гэгээрүүлэх, сэрэх тэр одоо зүйлийг хуралдаж байгаа юм шиг тий бидний өвөг дээдэс одоо том өвөг дээдсүүд бүгд ингээд тэнд чуулга болж байгаа юм шиг надад мэдрэгдсэн. Тэгээд за тэгвэл би монгол хүн юм чинь надтай цуг өвөг дээдэс маань бас явж л байгаа. Тэгвэл би энд нэгдээ. Би өвөг дээдсийгаа одоо энэ зүйлд одоо дагуулад аваад ирсэн биш шүү дээ. Би өөрөө ирснээр миний өвөг дээдс бас дагаж ирж байгаа юм байна гэсэн тийм надад бодол төрсөн. Тэгээд одоо сүү цагааныхаа дээжийг өргөөд сайхан арц гангаа өгүүлээд ингээд ирсэн байдаг. За тэгсэн ер нь бол миний мэдрэмж бол шал ондоо болж шүү. Тэгээд тэр зүүд нойронд бол маш итгэмээргүй ерөөсө бодит юм шиг тийм зүүдүүд. Тэгээд вау одоо ингэсэн яг ийм зүүдлээ гэдгсэн чинь вау гэд ингээд нөгөө хажуунаас нь бас ингээд те ядарсан одоо зүдэрсэн тэр хүмүүсийн одоо нэгэндээ дамжуулмаар байгаа тэр одоо үгийг хүртэл ингээд зүүдэндээ зүүдлээд ингээд яриад ихэсэн чинь тэнд одоо хамт явж исэн хүмүүс маань хүртэл шокроод те би ч өөрөө шокроод юу илээ би ч одоо тийм бөө зарим хүн биш шүү дээ. Тэгтэл одоо юу вэ гэж бодчихсон. Тэрнээс одоо хойш миний нүүдэлчтэй мэдлэгийг сонирхож ихэсэн одоо маш том одоо сонирхлыг маань татаж ингэж чиглүүлсэн юм байна. Тэгээд чарал тэгээд болоод явчихж байгаа шүү дээ. Тийм ээ хэдүүлээ. Хүн гэдэг амт чи ер нь бол тэр дотроо бид нар уулаасаа л бүгд сэрэнг байдгийн билээ шүү дээ. Тийм ээ. Одоо тэгээд сэрсэн гэж ярих нь бас хаяа эргэлзээтэй юм шиг, хаяа бас онсон юм шиг санагддгийн. Одоо бол та маань маш олон хүнийг чиглүүлээд тэдгэр хүмүүсийн дотоод сэтгэлийн өөрөө өөрийнхөө эзэн штэ гэж та олон хүнд хэлээ даа гэж боддог байсан. Одоо ч маш олон хүнд хэлж байгаа тийм үү? Энэ сайхан саннаас ойлоо хөрөлдөл. За би яг юу яасан юм аа 2024 оны 11 сарын 11 гэдэг өдөр яг нэг анхны 10 дахь нэгдүгээр шатны хичээлдээ сууж эхэлсэн. За тэгэл нэгдүгээр шатныхаа хичээлийг төгсөөл хоёрыгоо хүлээж твдэхгүй л хэвээр за би багшийн хөтөлбөрт орох хэрэгтэй юм байна. Тэгэл яагаад гэсэн чинь яг ингээд нэг хотод байсан юм аа.
Тэг ингээд цонхоор харсан чинь ингээд аюу олон ингээд хүмүүс явж байгаа харагдаж байгаа байхгүй юу. Гэтэ тэр дандаа ингээд сүүдрүүд. Тэгсэн чинь тэр дунд ингээд ганц нэг хаа нэг ингээд нэг гэрлүүд те дээшээ тэнгэртэйгээ холбогдсон тийм ганц нэг юм гэрлүүд л явж байна. Тэгвэл манай Монголын одоогийн байдал юу ийм байгаа юм байна. Би ерөөсө багшийн хөтөлбөрлөө тэмүүлэхгүй болохгүй юм байна. Гэт шууд одоо мөнх гайхамшиг багштайгаа холбогдоод багшийн хөтөлбөрт орж исэн. За тэгээ багшийн хөтөлбөрт орсноос хойш бол надад бол маш их олон зүйл тохиолдсон. За тэгээд нөгөө сонирхлынхоо дагуу судалсаар явсан. Би өөрөө сурч мэдчихэж дараа нь одоо хүмүүст сургах юм байна гэсэн тийм анхны надад одоо юу мэдгэдэггүй байсан. Тэгээд л одоо сураад л яваад байсан чинь өгөх нь маш чухал юм байна. За бүр ингээд бүр сураад мэдчихнэ гэхээр одоо тий намайг одоо хүлээхгүй шүү дээ тэр хүмүүс маань. Над дээр ирэх ёстой. Одоо миний шаваар ирэх ёстой. Тэр хүмүүс маань хүлээж одоо твдэхгүй шээ. Тэр хооронд одоо юу л эцгийг туулах вэ тийм ээ. Тэгэхээр би зориг гаргаад бас тий 10-таа авах ёстой юм байна гэд 10-таа авсан. 10-таа авсан чинь бас л их юм болдго юм байлээ. 10-тынхантайгаа бүр хамтдаа суралцаад явдаг юм байна лээ. Тэгээд чөлөөлөгдөөгүй одоо гүн үлдсэн байсан тэр зүйлүүдээ чөлөөлж гаргаад тэгээд маш одоо камерын өмнө гараад те ярих маш том гэмтэлтэй байсан. Тэр гэмтлүүд маань ямар одоо учраас надад суугдсан юм бэ гэдэг зүйлийг олж илрүүлсэн. За тэгэл олж одоо шалтгааныг нь одоо олоод зассан болвол те суугдсан дадлыг засна гэдэг чинь бол маш том ажил байдаг юм байл шүү дээ. За тэгээд тэр дадлаа одоо засахын тулд маш эрэлхийлж те ерэн зүгээр суухыг хүсээгүй. Өөртөө би өглөө болгон 5 метр хүүгээрээ өөрийгөө хайрлая гэсэн челленж зарласан. 7 хоногийн 5 өдөр хичээлдэг. За тэгээд 7 хоногийн 5 өдөр гэхээр чинь 3 өдөр гэхээр 15 хоног юм байна. 15 хоногийн одоо челленжийг би бусдаа болон өөртөө зарлаад явуулсны ар дээр бол хүн гэдэг зүйл чинь өөрийгөө хайрлахгүйгээр хизээч одоо нөгөө бид болдгоо юм байна. Би байхгүйгээр бид дээ үсэг залгахдахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг ойлгоод би өөрийгөө л хайрлах нь чухал юм байна. 10 дугаар орлын төв дээр манай аура онцлогоо тий заслууд бол хийгдэж байгаа. Би аура онцлогоонд орсон чинь миний зүрхэн үрд бүр ингээд нөгөө алдсан гарнаас ингээд том болчихсон. Тэгсэн яагаад би энэ зүрхэн үрд ийм байгаад идэм болоо гэд гайхаад байсан чинь хүнд л ерөөсөө өгөөд идэх юм байна. Гэхдээ би өөрөө буцаагаад тэр хүмүүсээс хайр өгсөн ч гэсэндээ буцаагаад би өөрөө хайр нэхэхгүй гэж байгаа ч гэсэндээ тэр нөгөө зүрхэн хүрдний гол илэрхийлэмж нь угаасаа л өгснөөхөө хариуд буцаагаад авах. Тийм л одоо нөгөө шинж чанартай юм байна л да. Тэгээд яг яагаад энэ зүрхэн үрд ингэж байгаа юм бэ гэсэн чинь би өөрийгөө хайрлахгүй бусад руу чиглээд исэн юм байна гэдэг зүйлийг бол ойлгож аваад энэ челленжээ зарлаад энэ би гэдэг хүн ямар одоо онцлогтой юм бэ? Энэ биеийг бүтээж байгаа тий энэ одоо эд эрхтэн тий эс гэд энэ бүгд чинь одоо хайр юм биш үү тий байгаль юм биш үү тий гадагшаага биш дотгошоогоо чиглэх хэрэгтэй юм байна. Тэгжээж л одоо бид болох юм биш үү тий гэд энэ зүйлийг маш одоо гүнзгийгээр ойлгож авсан юм аа. Үнэхээр хамгийн чухал зүйл одоо өвгдөөцийн үлдээсэн философик та сая хэллээ. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэсэн хамгийн үндэс нь бол эрүүл мэнд буюу бие байгаад байгаа тий. Тэгээ эрүүл хүн чинь бол бүгдийг бүтээн сарвал ухаантай учраас бүх зүйлд зөв сонголт юм уу зөвийн тэр эрчим хэмийг түгээхтэй хамтраад нэгдээд нэг үүдэл болоод нүүдлийн тэр оюун санааны нүүдлийг хийгээд явах бүрэн боломжтой болдгийг нь өвгдөөц биднэрт зүйл бүрээр л үлдээсэн байна. Тэгээ таны зүгээр суухаар зүлгэж сууя. Зүггүй хідэн өрсдөө зүрж зүгсээ сургая. Задгай сэтгэж чөлөөтэй амьдрах замыг нь залуурдаж манаж чиглүүлцгээе гэж уриалсан байсан. Тэгээд би таныг энэ сайхан уриалж байгаа зүйлээ өөрийнхөө амьдрал донд нэлээ шийтгсэн, уралсан, замансан, туулсан хүн байгаа. Энийг нь бүр
бүр маш сайн асууя гэж бодож исэн. Тэгэхээр зөөр цэцэн үгээ та хэр одоо манаж залуурдаж чиглүүлж байна вэ? Яг энэ зүйлсээ амьдралдаа буюу хоёр сайхан үртэй ханьда гэр бүлдээ түүнээсээ гадна 10-т 20-т 100-т гээд явж байгаа баг хамт олондоо эсвэл зөвхөн өөрийнхөө тэр нарийн нандин хүрээнд та эдгээр зүйлсүүдийг хэрэгжүүлээд байна уу? Эсвэл өөр чиглэлээр бусдад бүр дэлгэрэнгүйгээр өгч гинэ үү? Энэ тухайн хоёулаа хөрөлтөл. За би 3 хүүхэдтэй. За том маань болохоор 16-тай. Баг дунд охин маань болохоор 8-тай. Одоо ингээд шинэ одоо үрээ өлгийдэж аваад удаагүй байгаа. Мамагаа. Тэгэхээр одоо бүгд 3 хүүхэд маань гурлаа л ер нь 8 насны зөрүүтэй гарсан байдаг. Энэ хооронд би болвол өөрийгөө гаргуунд нь гаргаад одоо амьдралын төлөө амьдралаа авч явахын төлөө гэд бүх ачаагаа ингээд нуруунд дээрээ үүрчихсэн амьдралын төлөө өөрийгөө ч хүртэл гаргуунд нь гаргаад ингээд зүтгэжсэн байгаад байгаа. Тэгэхээр өөрийгөө маш их гомдоосон байсан. За тэгээд би өөрийгөө ингээ хайрласнараа бас ингээ хүүхдүүд рүүгээ харж эхэлсэн. Баг хүү маань бол намайг нүүдэлчдийн бяцлалын 1-р шатны хичээлээ төгсөөд бол олцсон. Тэгээд тэрнээс өмнө олох гэж бол маш их хичээсэн байдаг. Тэгээд хүсэж ирсэн өр маань юм байгаамаа. Тэгээд одоо хичээлээ нүүдэлчдийн бяцлалын хичээлийг авсан 1-2 дугаар шатаа төгссөн, багшийн хөтөлбөрт хамрагдсан, сүнсний хөтөлбөрийн 1-2 доо хамрагдсан гэд ингээд энэ олон сурсан мэдсэн зүйлүүдээ би бас ингээд таны хэлдгээр нөгөө биед сад гэрээд сад төрөөц гэдэг шиг би төрдөө хэрэгтэй үр удмыг бий болгож хүмүүжүүлэхийн тулд одоо энэ хичээлүүдэд ашиглан хүүхдүүд дээр үр дүн гаргана гэж зорьсон байдаг. За тэгээд багасаа эхлэе. Манай баг маань болохоор бас л их л одоо юуг мэрч юм дээ. Ер нь бол намайг загиндаг. Миний гидсэн одоо гидсэндээ байхдаа манай хүүхэд маань болохоор миний тогтвор үндэс суурийг маань маш их одоо барьж өгч ирсэн юм байлээ. Төрсний дараа би энэ жоох хямарсан. За тэгээ бэлгээгээ хийгээд яагаад гэд асуусан чинь нөгөө манай хүүхд Тэмүүлэн гэдэг. Тэгээ Тэмүүлэн байсан юм аа гэж байгаа байхгүй юу? Тэмүүлэн одоо ээжигээ ингэж тогтоож тогтвортой байлгаж сэтгэл санааг энэ айдуу зөвлөн байлгаж нөгөө жирэмсэн хүн яана гэдэг үлээ нөгөө сэтгэл санаа жоохон докторгүй байдаг гэдэг шүү дээ. Тэгээ би маш гоё тайван байж байгаа төрсөн. Ямар нэгэн тийм хүндрэл байхгүйгээр тэгсэн миний хүүгийн л ач байсан бэлээ. За тэгвэл одоо би хоёр хүүхдээ агаа ах эгч хоёрыг нь яаж үсгсэн бэлээ дээ. За тэгвэл би Тэмүүлэн дээр баг дээрээ тэгвэл би арай өөр одооноос эхлээд би өөртөө ажиллаж эхлэх юм байна гэд. За 3 сартаагаас нь эхлэе. Ажиллаж эхэлсэн юм дараалалаар нь хэлье. 3 сартай байхдаа манай хоёр сургуульд явдаг. Манай нөхөр ажил хийдэг. Тэгсэн чинь нэг ханаад дэлгэрвэ. Ханаад дэлгэрээ зүгээр бүгдээрээ ханаад хүрсэн. За тэгээд би өөрийнхөө сүүг нөгөө саадаг. Манай хүү маань нөгөө ууж барахгүй учраас би саадаг. Тэгэхээр би нөгөө ганц уудаг нь манай охин. Тэг сүүндээ шингээгээд би миний одоо шивнээд ч гэдэм үү шингээгээд миний охин ханаад-наас одоо өвдөхгүй. Энэ ээжийнхээ энэ сүүг уух юм бол өвдөхгүй гэж өгөөдсөн. Тэгсэн чи охин маань ханаад хүрсэн ч гэсэн гайгүй сайхан даваад гараад ирсэн. Тэгсэн хүү маань бүр 39-40 хүртэл халуураад. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө сүү уухгүй байгаа гэсэн. Тэгээд яг нөгөө эмээ ууж ижил гайгүй болж байгаа байхгүй юу? Нөхөр тэгсэн чи 3 өдөр хөвтвэ. Тэгээ яасан. Бас л эмээ уугаал гайгүй болсон. Тэр үед чинь нэг гэрт байгаа хүмүүс нөгөө балчир хүүхэд нөгөө нялх хүүхэд чинь одоо ханаад хүрнэ гэдэг нэг асуудал байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр би хүүгээ тэврээл ингээл бүжгэлдэг байсан байхгүй. Хүүгээ тэврээл бүжиглээл. Нөгөө солонгосын нэг алдартай нэг нөгөө bye bye good bye bye гэдэг нэг дуу байдаг да. Тэ? Тэр дууг л юу байгаа л надаас одоо нөгөө ханиадны нянгууд хол бай, хүүхдээрээс хол бай гэл ингээл хүүгээ тэврээл ингээл бүжиглээд идэг гэсэн. Тэгээ хүү маань ерөөсөө ганц ч ханиалгаагүй, ганц ч нусан гойжаагүй. Би өөрөө ч гэсэн хүрээгүй. Тэгээ 3 сартаа тэгээ хүрсэн юм байна.
Тэгээд би тэндээс нэг юм бодсон юм аа. За нөгөө энэ нөгөө дотроосоо сэтгэлээрээ ингэж нөгөө эрүүл байх нь одоо өвчнөөс хол байна гэдэг чинь энэ юм биш үү гэдэг зүйлийг ойлгож авсан. За тэгээд цаашаага үргэлжлээд би чинь бас нөгөө хот хөдөг хослуулаад амьдардаг. Тэгээ хотод аав нь нөгөө ажил хийдэг. Хүүгээс надад наад хоёр хүрээд ир гээл. Тэгээд хүүгээ аваад очисон чинь хүү маань ханаа түрээд хотод ямар агаартай байлээ. Тэгээ өвөл 6 сартаа байх та. За тэгээд танай төрсөн хоолон гихраад бүр нэг хэцүү болсон. Нилээн хэцүү болсон тий. Тэгээ эмнэлэгт үзүүлсэн чинь хотынхаа эмнэлэгт үзүүлсэн чинь 2 антибиотик бичиж өгч ийн бүр 2. Тэгэхээр би тэрийг өгөөгүй. Би шууд тэр одоо эмнэлгээс гараад үзүүлчихэл би гараад шууд би гэрлөө юу хотын гэртээ би очихгүй. Шууд намайг хөдөө гэрт хүргээд өчөх гэл нөхрөөрөө шууд хүргүүлсэн. Тэгэл би ирчээл 2 өдрийн дотор юу хийсэн бэ гэхээр за би хүүгээ бол яг өөрөө бол эдгэж чадах юм байна. Гэхдээ би өмнөр нь орж би юм хиймээргүй байна. Энэ хүүхэд өөрөө энэ өвчнөйгөө тэмцэх ёстой. Энэ өвчнөө өөрөө даваад гарах ёстой. Одооноос эхэлж энэ хүүхэд тууллаа өөрөө туулна. Ямар нэгэн өвчнөд тулгараад тэр өвчнийг мэдрээд таних энэ бол дархлаа сууж байгаагийн илрэл. Бид нөгөө хүүхдүүдтэй вакцин хийлэгдэг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө тэр өвчнийг тариад тэр өвчнийг дахиж хүрхгүй гэд тэр одоо дархлааны систем бие физиологи нь одоо таниад тийм ээ дархлаагаа бий болгодог. Яг тэрнтэй ижилхэн би тэмүүлэн миний хүү одоо яг энэ өвчнийг таниад ав. Тэгээд дотроосоо идгээ гэсэн чинь би хүүгээ ингээд мэдрээд ингээд төвлөрөөд ингээд бүүндөө аялж захтаа ингээд мэдэрсэн чинь жоохон ингээд нэг хүч сул байна. Тэгэхээр би бүүвэн дуугаараа ингээд эд эсэнд нь дотоод галыг нь ингэж нөгөө хүчжүүлж ингээд төсөөлөд амьсгалаад тэгж бүүвэн дуугаа дуулаад за сүүгээ хөвгүүлж явахдаа эд эс нэг ширхэг бүрэн одоо хооллож тэнхээжж байд гэж төсөөлөд ямар нэгэн одоо хар ажлыг хийх гээл хийхийн тулд хүн чинь одоо хоол идэж тэнхээтэй байж ижил хийн шүү дээ. Тэгэхээр тэнд байгаа миний хүүгийн эд эсүүд бүгд тэнхээтэй байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр тэр сүүгээрээ миний хүүгийн эд эсүүд нь биеийг тэнхээж байна. Харин бүүвэн дуугаараа нөгөө дотоод галыг нь тэтгэж, дотоод энергийг нь тэтгэж хурцжуулж байна гэсэн тийм төсөөллөөр би төсөөлөд 2 өдрийн дотор тэр шинж тэмдэг нь бүрэн арилсан. Гайхамшигтай тий. Тийм. Тэгэхээр одоо ер нь бол ингээд багаасаа ингэж юу байх юм байна гэдэг зүйлийг давхар хийгээд явсан. Туулалтыг нь өөрөөр нь туулуулах. 6 сартаагаас нь өөрөөр нь туулуулад эхэлчлээ гэж бодхолоор бүр дотроос бүр баяр төрөд байгаа байхгүй юу. За хүү дээр ажиллах ажил одоо нэг юм ирэх үү. За охин маань 8 настай. Саяхан 9 surсан. За тэгээд би ер нь бол нэг хүүхдүүдээ ингээд Монгол уламжлалаараа өмнө нь болохоор яаж өсгсөн бэ гэхээр ерөөсөө ингээ урсгалаар нь л явуулчихсан өмнөр нь орж юм хийгээл тэгээд өөрсдийг нь хоошид суулгаад уцнаас өөр юмгүй тэгтээ миний охин нөгөө хичээвт хийхтэй ер нь бол тэгтээ ярьдаггүй ер нь бол нэг ярихгүй би тэгмээр байна ингэмээр байна гэж нэг ярьдаггүй манай охин тэгээд яагаад тийм болгоцсон бэ гэсэн чинь би нэг ерөөсөө ингээд нэг урдуур нь орж юм хийгээл тэгэл ингээл энийг ингээд хийчихэлтэй гэл ингийн гут чинь дуурахгүй ч манай охин за ингээд хийчих гэл ингээл нэг тийм битээр хоорондоо ч нэг юм ярихгүй тийм болцсон байсан. Тэгээд би охинтойгоо ер нь бол Монгол бүчгээр хичээллүүлье. Монгол бүчгээр хичээллүүлье. Давхар бас ингээд ширээний тенсээр хичээллүүлсэн. Тэгсэн ширээний тенсээр бол манай охин амжилт гаргачихж байгаа байхгүй юу. За аймагтаа яваад мөнгөн медаль тэгэл ингээл ер нь бол авьяастай юм байна гэдгийг би олоо харчиж байгаа. Хүүхдээ охиноо танихын тулд юмор явуулаад байгаа байхгүй юу. За тэгсэн чинь Монгол бүчгээр явууллаа. Монгол бүжгээр явуулсан чинь миний охины ингээд нэг бүжгэлж байхдаа ингээд тэр дотроос нь ингээд нөгөө зориг харагдаад өөрийнхөө ингээд илэрхийлэмжийг тан гэлтэй маш гоёор ингээд нөгөө бүжгээрээ бүр ингээд ярьж байгаа юм шиг. Надтай ярьдгүй хүүхд чинь ингээд бүжгээ бүжиглээд ингээд гот нь би
За давхар юмар явуулаад яах вэ миний охин? Ширэн тэнцсэн орхив. Одоо тэгвэл бүжгээрээ дагна. Бүжгээр нь явуулсан. Ер нь бол нэг тийм цэцэрлэгт байхдаа л миний охин том тэмцээнд ороод медаль авч ирсэн. Харин сургуульд ороод одоо 3 дугаар анги. Тэгсэн чинь ерөөсөө нэгдээ явлаа, хоёрдоо явлаа. Медаль авдаггүй шүү. За медаль авах нь гол нь биш, амжилт үзүүлдэггүй. Гэтэ би энэ бүжгээр явах нь бол өөрт нь хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг олоо харсан. За тэгвэл хичээл ашиглая. Охин дээрээ. За тэгвэл ямар хичээл ашиглах вэ? За амьсгал төсөөлөл төвлөрөл гэдэг хичээл ашиглая. За миний хоёулаа өөд өдөөсөө харж сууж байгаа. Нэг том тэмцээнд явахаар боллоо. Тэгээд өөд өдөөсөө харж сууж агаад за миний охин нүдэн. За гүнзгий 3 амьсгал. Маш гоё ингээд бүх хэдсээрээ ингээд дүүрэн ингээд амьсгалж ийн гэж төсөөлөд гүнзгий 3 амьсгал аваад. За тэгээд миний охин яах вэ? Медаль аваад те амжилт үзүүлсэн байна гэж төсөөлье. Яг одоо болсон байгаагаар гэд. Тэгж төсөөлье төсөөлүүлээд явуулсан. Миний охин алтан медаль аваад ирсэн. Тэгэл бөөн баяр болол алтан медаль авчаад ирээд шүнжэнгөө баг надтай ярьсан. Миний охин. Ээжээ би тэрийг ингээ хийсэн чинь ингээд тэгээ эн чинь амар гоё юм биш дээ ээжээ гэл ингээл тэгээд дараагийн тэмцээнд орсон чинь найзуудаа зааж өгсөн байгаа. Тэгээд ингээд хамтлагаараа одоо медаль аваад те өөрөө гоцлолоороо бас амжилт үзүүлээд. Тэгсэн чинь дараа нь осон чинь бүр том тэмцээнд орохоор болов. За тэндээс яаж ийн гэсэн чинь за хоёулаа нөгөө амьсгал төсөөлөл төвлөрлөө хийн штэ гэсэн чинь ээжээ би өнгийн өөрчлөмөр байна гинэ. Ямар хөөрхөн юм бэ? Бүр том болгомоор байна гинэ. Надтай ингээд амар хөөрхөн ингээд нөгөө ярилцаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ за яасан миний охин гэдгсэн чинь. За тэгвэл хоёулаа энэ том тэмцээнээс хамгийн одоо дээд шагнал болох алтыг нь мөрөөдье гэдгсэн чинь мөнгөн медаль авчиж байгаа байхгүй юу. За тэгээ яасан ээж би алт уул нь авцсан байгаагаар төсөөсөн шүү дээ гэсэн чинь. Миний охин нэг юм байдаг юм аа. Хэрвээ ээж охин 100 хүн цуглуулъя гэж бодъё. Тэрийгээ тэгвэл амьсгалаа төсөөлөөд те цуглуулсан байгаагаар төсөөллөө. Тэхийн тулд миний охин 1000 хүнийг цуглуулсан байна гэж төсөөлөх хэрэгтэй гэж хэлсэн. За тэгвэл 10-ыг цуглуулахын тулд 100 хүнийг цуглуулсан байгаагаар төсөөлөх нэ гэдэг тийм ээ. Тэгэхээр миний охин хэдий одоо ингээд алтан медалийг одоо авъя гэж бодсон бол юуг мөрөөдөх байсан юм чинь цом гэж байгаа байхгүй. Тэгээд нэг охинтойгоо нэг ийм ажилласан ажилбар байдгийн. За хүү дээр болохоор би хүү маань болохоор нилээн тэгээд ингээд би одоо сурж ийн ажиллаж ийн гэдэг өвөө эмээ дээр өссөн. Тэгээд нилээн эрхлээд хичээл одоо хийхгүй тий хичээлээсээ хоцрогдсон нэг тийм байгаад байна. Тэгээд би одоо сүүлийн 4 жил өөр дээрээ аваад нилээн харилцаагаа сайжруулад тий бие бинийгээ ойлголцол маань сайжраад ингээд ирсэн. Тэгсэн хүү маань бидэд нөгөө амралт болоод тэгээд хот руу орохгүй юу. Тэгсэн чинь би ээжээ нөгөө монгол бичгийн одоо аймгийн том одоо шалгалттай юм аа. Тэгээд тэрэндээ бэлдэж байгаа гэд үлдсэн. За миний хүү тэгвэл утас хамаагүй оролдохгүйгээр тэгвэл сайн одоо хичээлээрээ одоо давтаарай гэд ингээд ярилцаад ингээд үлдээсэн юм байна. За тэгээд тэрний одоо хичээлээд авцсан байна уугүй вэ гэдэг зүйлийг тодлохоор одоо нөгөө шалгалтандаа явдаг юм байна зү. За явахаас өмнө би бас хэллээ. Нөгөө амьсгал төсөөлөл төвлөрлөө зааж өглөө. Тэгсэн чинь за нэг 15 шалгалтаа өгөөд нэг 15 хоногийн дараа хариу нь гарваа. Одоо онлайнаар гард юм байл шүү дээ. За тэгээ онлайнаар гараад та нэрээд догтлол миний хүүчин бүр догтлоод хизээш тэгж байгааг байхгүй юу. Тэгээ бүр догтлоод би орж нэвтэрч өөрийнхөө ирэхээр нэвтэрч болохгүй байна ээжээ. Би дүн гарцсан гэж штэ би шалгалтынхаа дүнг хармаар байна гэл ингэсэн. Гараал ирсэн тэнцсэн байна гэ. Бөөн баяр болоод ээжээ та зургийн дараад стори хийгээч гэл намайг тэгэл би урмын бодоод хүүгийнхаа зургийн тэр нөгөө шалгалтанд тэнцсэн гэ хүүдээ баяр хүргэе хичээсэн шүү миний хүү гэд стори хийгээд баярлуулаад тэгээд маргааш нь тэр баярыг нь тэмдэглээд би тэд нөгөө ширээ засаад те гэр бүлээрээ сайхан тэмдэглээд ийм сайхан хүүхдүүд дээрээ ингэж ажиллаж байгаа ийм сайхан түүх байна.
Тэгээд би бас энэ одоо түүхийгаа яг одоохондоо бол ойр тойрны тий аравтынхан болон гэр бүлийнхэн дээрээ л одоо ярьж яваа. Тэгээд цаашлаад бас нөгөө миний нөгөө ярих хэрэгцээ камерын өмнө гарах гээл те санаа зовох гээл те нэг тийм асуудал байдаг учраас тэрийг даван туулаад энэ сайхан түүхүүдээсээ бас хуваалцна гэж боддгоо. Эрмэлзэж Харин тийм яваа. ээ. Нөгөө туулал өөрөө үнэн байдаг болохоор та бидний хүн болгоны тууллыг сонсохоор сонссон хүний тэр нэг зүрх сэтгэлд заавал нэг орчин асаад байгааг би ер нь анзаараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ингээд нөгөө ном хүн хоёр чи хүний өдөөс ярьдаг штэ тий их гоё нь. Ижил. Тэгэхээр ингээд хүмүүстэй ярьж, харилцаж, сүлэлдэж, уялдаж бид нар бүгдөө л ижлэгэн хүн юм чинь тийм ээ. Жаргал зовлон айлан гэдэг юм уу тэр амьдралын бүхий л ногц шаг туулж явахдаа өөрөө өөрийнхөө замналаар өөр замаар л үннийг ингэж татдсан байна да гэж ер нь ажиад байгаа юм. Тэгээд таны саяны сайхан түүхийг сонсоход аясгүй, уйсгүй, биесгүй хийгээд дээр нь нэмээд баясгүй нэмэгдээд өрх гэрмэн жаргалаар цалгиж байна тийм ээ. Маш их талархж байгаа. Энэ бол манай нүүдэлчдийн бэлтгэлийн хичээлүүдтэй л одоо хичээлүүдийн маань л ач шүү дээ. Энэ зүйлийг мэдээгүй явсан бол би ингэж хүүхдүүдтэйгаа тий хүүхдүүдтэй юу ингэж сайхан харилцаа тогтоох тий одоо бид биш одоо бигээч одоо хаягдуулсан ингэж явж байгаа байх байсан бах. Тэгээд яг ингэж явж байгаа зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Энэ бүгдийг ингэж харахлаар те бодхолоор ингээ миний хийх ажил гэж зөндөө байна. Одоо энэ одоогийн энэ нөгөө завгүй байна гэдэг ч юм уу тийм ээ. Хүүхдийнхээ хажуугаар юу л амжуулав гэжтэй гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү одоо шалтак би өөртөө бол хэлхийг хүсдэггүй. Өглөө 6 цагтаа босоод те челленжээ явуулаад ингэчл байдаг. За орой 10-тайхандаа ингээд те хүүхд маань ингээд нану цаануу гэсэн ч манайхан ойлгоорой гэдэл ингээл хүүтэйгээ хамт хичээл ороод ингээл явж л байдаг. Гэт ингээд тэхийг одоо эрмэлзэл болгож маш одоо гол болгож явж байгаа. Тэгээд онлайндаа бол удахгүй бас одоо нэвтрээд гараад ирэх байхаа. Хамгийн түрүүнд би нэг биелгээ хийсэн тий биелгээ хийгээд Тэгсэн. ингээд одоо тэр бол хамгийн гол зорилго нь болохоор би өөрийнхөө илэрхийл хэмжээг нүүр хагаралтаа хийхийн тулд өөрийнхөө бисгүүг хэр байгааг өөрөө ажиглахын тулд одоо тэр бичлэгийг хийсэн. Тэгээд анхны бичлэгийг өөрийгөө ингээ харсан чинь би өөрөө ингээ таалагдаад хэдий ингээд нөгөө дөнгөж төрцөн те Мирата байгаа ч гэсэндээ надад маш их таалагдсан учраас шууд өөрийнхөө фейсбુક дээрээ рил хийсэн байгаа. Тэгээд багшийн маань ч гэсэндээ нөгөө багш нарын нэг даалгавар байгаа шүү дээ. 10 давж авахын тулд ийм даалгавар гэдэг хийсэн байх шаардлагатай гэсэн тийм даалгавраа хийгээгүй учраас те би нөгөө одоохондоо нөгөө ярих гэхээр нэг л жоох эвгүй байгаа учраас би хөдөлгөөнөөрөө ингээ ярьсан байхгүй юу. Тэгээ биелгээ аясхуу бисхүү гэдэг маань бол миний бас амьдралд салшгүй холбоотой багасаа л бид нэр дуулж өссөн юм байна, бисэж өссөн юм байна, уйсаж өссөн юм байна гэдэг зүйлийг бас өөрийн туулсан амьдралаа эргэн санаад тэндээсээ олж хардаг. За тэгээ манай аав маань бол аавч хоёр маань маш хөдөлмөрч хүмүүс байсан. За тэгээд газар тариалан эрхэлдэг, гурил хийдэг, гар одоо нөгөө жижиг оврын термтэй. За тэгэхэд одоо гурилаа гоё цагаан тий чанартай гаргахын тулд будаа нь маш цэвэрхэн байх хэрэгтэй улаан будаа нь. Тэгээ бид нэр ингээ улаан будаагаа ингээ одоо цэвэрлдэг байсан. Ингээ нэг шигшүүртэй. Тэгээ тэр шигшүүрээрээ ингээ шигшгээр ингээ хогийн одоо тэр хорчхор будаанууд нь доошоо ундаг. За тэгээд дээр нь болохоор тэр цэвэр будаанууд нь үлддэг. Тэгээд тэрийг одоо ингээд бид нэр чихт альчраар ингээд сайн нэг бүрчлээ харчаад угаагаад тэгж цэвэрлдэг. Тэгээд тэр шигшүүрийг ингээд хөдлөгдөг. Ингээд шигшүүрийг. Тэгэхээр ингээд тэнд байгаа ингээд том чулуунууд нь гарч ирдэг. Тэр чулууг түүж авдаг. Тэгээд би биелгээг болохоор анх чөлөөл дээр л ер нь бол ашиглаж ирсэн байна. Биелгээг. Тэгсэн би тэр шигшүүртээ зүүрлээд. Ингээл нөгөө бие ингээл хөдлөн штэ тий. Шигшээд гараад ирдэг байхгүй нөгөө чөлөөлөгдөх зүйлүүд.
Ингээ шигшээд гараад ирсэн. Тэгэл тэр биелгээг хийгээл чөлөөлөлт хийхийн тулд биелгээгээ ашиглаад байна. Бусад зүйлдээ би ерөөс ашиглахгүй байгаа гэсэн. Тэгсэн өөрийгөө хайрлаад ирсэн чинь миний одоо тэр хөдөлгөөн чи ста нэрээ уян алархаа болоод энэ гар марчин ингээл туйлзаал ирж шүү. Тэгэхээр ингээд нөгөө дотоод одоо бисхүүмэн ингэж гарч ирж байгаа юм байна гэдэг зүйлийг би тэр челленжээсээ гаргаж ирсэн байхгүй юу. Бас нөгөө Оломсуу багшийн 5 өдрийн челленж тийм ээ. Тэнд суугаад тэгэхээр би нөгөө бүртгэлийг нь хариуцаад ерөнхийдөө тэнд орж ирж байгаа хүмүүсийг бүртгээд орж ирээгүй холбогдоод за та яасан бэ одоо ингээрээ тэгээрээ гэдэг даалгаврууд ер нь зохицуулалтыг хийгээд зохион байгуулагч нь хийгээд явж исэн. Тэгэхээр чин 5 удаагийн 5 өдрийн челленжэд суусан гэхээр 25 удаагийн хичээлийг авсан байгаа зү тийм ээ. Тэгээд тэр хичээлийг авсан хүн чинь яадгийн нэг мэдрэмж төрсөн байна. Надад яг тэр нэг хичээлийнхэн дундуур нь яваасан гэсэн чинь би ингээд нэг л биелэх гэхээр ингээд нэг би ингээд хөшүүн байгаа заахгүй юу. Тэгээд аавч хоёр маань бурхан болоод удаагүй байгаа. Тэгсэн чинь аав маань ингээд иви миний охин ингээд унах үдэ гин ингээд намаа ингээд манад ингээд нэг биелгээ хийжсэн чинь ингээ хөдөлгөөнө гаргаж ирчих гээл үзээд байгаа шүү дээ. Тэгсэн чи ээж маань ингээд тосоо суудсан намайг зөв миний охин өшөө гэд ингээд миний бүр төвлөрөлт тэгж орж ирээд эвээ минь миний аавч хоёр ингээд охиноо нэг ингээд те дотоод бисхүүг нь гаргаад ирхийнсэн гэд ингэж их хичээж яхад миний одоо байж байгаа байдал гээд тэрнээс хойш би бол нэрээ бараг өдөр болгон те өөрийнхөө бисхүүг гаргаж ирнэ төвлөрлөө хийж те тэр энтрээ хийсээр хагаад л одоо өөрийнхөө бисхүүг гаргаж ирсэн дээ. Бисхүү гарч ирснээр бол маш гоё хөнгөрдөг юм байна. Маш олон зүйлийг ойлгоогүй, ухамсарлаагүй явж ирсэн юм байна. Тэ маш их адгадаг байсан юм байна гэдэг зүйлээ олж харсан байгаа. Таны хичээл зүтгэл одоогийн дотоод ертөнцийн тэр нэг гүндэх зүйлийг нарийн мэдрэхэд ээж аавч өсгсөн тэр орчин их хэл өв соёл хичээл зүтгэл чармайлт танин мэдхгүй гээд энэ гайхамшигтай бүхэн л таны тэр одоо гэрээ цэвэрлж явахдаа тэр шигшүүргэнд хийгээд ингээд тэр бүхэнд л ингээд нарийн шингэсэн байсан нэг бид нар одоо цагаас ингэж өнгөж хараад олж авна гэдэг нь эргээд бодоход их цаг хугацаа орж байгаа биз тий асал. Харин тий. Маш их цаг хугацаа. Тэгэхэд л одоо бид нар чинь одоо тэр олон ширхэгтэй тий ширхэг бүрээр нь цэвэрлж гин гэж бодглохлоор маш их цаг хугацаа шаарддаг байсан. Тэгээд тэнд чинь ингээ жоохон хүүхдүүд чинь мэдээж залхах штэ тийм ээ. Тэгээд хурдан хийж дуусгахын тулд бид нэр дуулдаг байсан. Дуулаад юмаа хийгээлээс дуулаад. Тэгсэнд нэг мэдхэд л ингээл хид хідэн шуудагаар нь цэвэрлээ тавьчихсан тийм ээ. Тийм байдаг байсан. Тэгэхээр бид нэр тэгэл одоо ингээл аав ээжийн маань хүмүүжил бол маш манай ээж маань бол нөгөө уран сайханч те. Сумын одоо тэргүүний уран сайханч. Тэгээд л бид нарыг хуучир дардаг байсан. Бид нарыг ч одоо дуу хуураар өсгсөн шүү те. За тэгээд манай нагцнаар Эрдэнэтэд байдаг гэсэн. Эрдэнэ хотод. Цагаан сар болохоор л бид нэр одоо очиж зоологдог. За тэгээд ёстой нэг зогсоо зайгүй дуулах юм бол та нарыг авч явнаа гэж бид нэрийг нөгөө Жарис гээд нэг машин байдаг байсан. Тэрний хоньны хонгорт нь суулгачдаг. Тэгэл бид нар ч яста ард нь өстой нэрээ очитлоо дуулдаг. Тэгээ тэр дуун дуустдаггүй тийм ээ. Тэгэхээр тийм сайхан хүмүүжүүлсэн. Тэр аав ээжийн хүмүүжил бас ингээд дотор ингээд мэдрэмжийг манаас гаргаж ирэхэд маш төхөн болсон юм байна. Тэгээд тэр бас тэгээд зогсолтгүй яг тэр төвлөрөлт минь төсөөлөлт минь ингээд миний хажууд ирээд тий миний охин чадна. Уйсгуугаа гаргаад ир, айсгуугаа гаргаад ир, дотоод бисгүүгээ гаргаад ир гэд ингээд энэ зүйлийг мэдэрч чадсандаа би бол маш их баяртай байдаг юм аа. Гайхамшигтай. Тэгээд энэ хорвоогийн жамаар ингээд тэнгэрт дэвшээд тэндээ жаргаж байгаа ч гэсэн биднийг бүр тийм мөртлөө бид нарыг ингээд бүхий л нөгөө төлөвөөр ингээд дэмэнжээдэг, нүмерчээдэг, тосчээдэг гэж бодохоор нэрээ үнэхээр энэ хорвоо дэлхий үнэхээр оёрон бөгөөд үнэхээр гайхам юм а тийм ээ. Харин тийм ээ. Тэгээ би бас нэг өвөг дээдсийнхаа нэг мэдрэмжийг авсан юм аа. За
баян үлгий явж ирээд тэрнээс хойш бол маш их олон зүйл надад тохиолдсон юм. За тэгээд аав ээж маань араасаа өнгөрөөд тэгээд би ингээд нэг аавыгаа бас өртөө болохгүй юу. Тэгээд аавыгаа би эргүүлээд ойрын алтай харьцаг нээлгдэг байхгүй. Нөө нээлгдэн штэ тийм ээ. Тэгээд нээлгэн гут нь алтай харьцаган дээр нь ойрын төрөлдөө ойрхон ирнэ гэсэн тийм гарч ирэнгуут нь би өстой эмчилгээ энэ төр хийлгээл тийм ээ. Одоо би төрөхгүй гэж бодож исэн ч гэсэндээ тийм ээ. Аавыгаа тосож аавна, би л тосож аавна, би бага нэмчин, би л тосож аавна гээл те. Тэгэл ингээд өртөө болсон. Тэгээ удаачгүй бас л амжилт болоогүй, өөрөө алдсан. Тэгээд ээж маань 49 хоног өнгөрөөд би өөрийгөө ингээд нэг тийм харанхуй ингээ хайрцагт хийгээд бүр ингээ гаднаас нь ингээд бүр хадаасаар хадаад чойжор чойжлоод орчихсон. Хинтээч харцахгүй. Хиндээс ч одоо ингээд бүр ингээ амьдрах ямар ч ихтгэлгүй болцсон. Тийм байдалтай би 6 сар байсан байгаа юм. Тэгсэн яасан гэсэн чинь би нэг тийм зүүдэлсэн юм аа. Зүүд юм уу эсвэл миний төвлөрөлд орж ирсэн юм уу би сайн мэдэхгүй. Тэгээ тэр яасан гэсэн чинь би ингээд тэнгэрт дэвшиж байна. Тэнгэрт дэвшсэн чинь манай өвөг дээдс ингээд нэг ийм Монгол гэрт бүгдээрээ хуралдаж байна. Хурал хийж байна. Одоо тэнд манай аав ээж тий аав ээжээс дээш өвөг дээдс маань ингээд бүгд хурал хийж байгаа байхгүй юу. Удмынхаа л талаар хуралдаж байгаа байх. Тэрийг нь би сонирхох гээд ингээд орсон чинь тийм амар тийм нэг гим хийцэн хүн шиг надад санагдсан. Тэгээд ерөөсө тэр нь л орч чадахгүй. Тэгээд би яах вэ? Тэнд юу болж байгаа хин хин байгаа юм сонирхоод би ингээд эсгийн үдээр нь ингээд ороод ерөөсөө л ингээд 100 хат хүчинд ингээд сөхөрөө суудсан. Тэгээд би өөрийгөө харсан байхгүй. Одоо хийж бүтээх ёстой тий тэр зүйлийг хийгээгүй ямар нэгэн байдлаар одоо хийсэн мэдсэн туусан туулалгүй ийм одоо байдалтайгаараа дээшээ тэнгэр твших юм бол одоо ийм л өрөвдөлтөө байх юм биш үү гэдэг зүйлийг олж харсан байхгүй. Тэгээд яасан бэ гэсэн чинь надад шууд нэг хүн ингээд надад нэг юм хэлж байгаа юм шигсэн. Чи яг энэ байдлаараа байх юм бол ийм одоо нэр хүндтэйгээр тэнгэр твшин удахгүй. Харин одоо энд ирсэн ямар учиртай ирсэн бэ? Тэр учир цаашаа олоод хийсэн бүтээсэн зүйлтэй нүүр бартам дээшгээ тэнгэр твших юм бол одоо удамдаа хүндлэгдэж тэр удмын өвөг дээдсийн тэр хуралд оролцох хэрэгтэй гэд хэлдэг байхгүй юу. Тийм гот нь ч одоо юу илээ гэд тэгээд ингээл за би одоо яах ёстой юм болоо гэж бодож исэн чи манай ажлаас намайг 3 сар сураад ир гэдэг байхгүй юу. Хотод мэрэгжил дээшлүүдэд иргээд тэгээд би тэрнээс татгалзаад л байсан яваад ирээ л гэлсэн. За тэгсэн татгалзах нь болохоор энэ нөхөр яах юм? Энэ ар гэр яах юм? Эхнэр нь байхгүй хамаг юм ин одоо хийдэг хүн нь байхгүй болчоор яах юм? Тэгэл хот руу ороод би за яг бүгд дэмжиж байгаа. За тэгээ хот руу ороод 10 сард би 3 сар ихэр чи 10, 11 сар, 12 сар гээд өвлийн тэ энэ саруудад сурах байсан. Тэгээд л одоо за би одоо нэгэнтээ сурахаар ирсэн чинь би шууд нүүдэлч дэмслэлтаа хамрагдъя. Гэл 11 сард би шууд хичээлдээ хамрагдчихсэн юм байна. Тэгээд л одоо энэ бүх зүйл маань өрнөсөн юм байгаа юм да. Зүудний болцоо зүн гэдэг зүйл хүнийг ер нь бол дандаа авралын гараа явуулдаг тийм ээ. Дандаа сунгадаг, дандаа дэмэндэг, дандаа бид нарыг тосдог, өөдн болгож идэг, урагшлуулж идэг. Удаан ургахаас бүүвэ өрсүүд минь ургахгүй гацхаас л зовоорой айгаарай ичээрээ зовтаагаарай аль гэж бидэрт хэлдэг юм шиг байгаа юм. Яг үнэ. Одоо энэ зүйлийг би зүүдлээгүй те энэ одоо зүйлийг хараагүй байсан бол тэгэл одоо бараг л хийсэн бүтээсэн зүйлгүйгээр одоо байх ч байсан билүү үгүй ч юм уу те. Харин тэгээд багын ер нь би нэг тийм зүүн совинтай байгаад байдаг байсан. Тэгээд бас нэг зүйлийг чөлөөсөн нь болохоор ингээд тэр зүйлийг маань ингээ ээж маань мэдрээд яг бид нарыг ингээ жоохон байх үед нэг тийм тэнгэрийн юм яриад ингээд ахаар хүмүүс нэг тийм одоо
буруутгаал те энэ одоо галзуурчаагүй үсттэй гэдэг ч юм уу те нэг тийм эвгүй хандлага байсан учраас ээж маань намайг хамгаалчихсан юм шиг байгаа юм. Ардаа. Тэр зүйлийг бас л биелгээгээр олж илрүүлсэн юм байгаа юм. Тэгээд ингээд ийм сайхан зүйлүүдийг ер нь бол биелгээгээрээ те нүүдэлчдийн бяцлаглалын одоо сайхан хичээлүүдийнхаа тусламжтайгаар олж илрүүлээд ингээд өөр дээрээ болон өрх гэр дээрээ ажиллаад явж байна. Одоо та ингээд зөв танин мэдхгүй, мэдвэл зохихгүй гэж өвгд эзэн хэлж үлдээсэн. За одоогийнхоор бол эрдэм мэдлэг, боловсрал гэдэг энэ гурвалсан зүйлийг олж аваад эргээгээд харах нэ. Хүүш би одоо энэ цаг үед л ургахгүй гацчихсэн байж тээ гэж бодогдож байгаа цаг үе байх юм уу? Эсвэл ингээл удаан ч хамаагүй байнга л өсөж дивжиж байсан байх юм уу? За би одоо яг ингээд эрэлхийлээд те өөрийнхөө энэ яг мэдрэмж гэдэг зүйлийг сайжруулахын тулд бол эрэлхийлэл бол маш сайн хийж л одоо явсан юм шиг байгаа. Ер нь бол туурлаа эргээд харахад. За тэгээд тэр яагаад навс одоо зогссон бэ гэдэг зүйл болохоор тэр нөгөө аав ээжигээ алдаад тэгээ өөрийгөө нөгөө харанхуй хайр цагт хийж төгссөн гэдэг үед бол нам гатсан юм шиг байна. Одоо тэр зүйлийг те за чи өхөн шүү гэдэг зүйлийг надад анхааруулж иж тэр гацаанаас гаргаж штэ гэж бодохоор л айхтар өөрийгөө гацаасан байгаа юм. Гүн гүнзгий би өөрийгөө одоо ингээд те өөрийнхөө 5 мэдрэхүүгээр өөрийгөө хайрлая гэж челленжээ зарлаад эхний өдөр нь өөрийгөө танилцуулж явахдаа би яг энэ зүйлийг ярихдаа маш их уйлсан. Тэгээ би чи одоо нөгөө хичээл удирдах авч явж байгаа хүн шүү дээ тийм ээ. Уйлаад ээж болохгүй. Тэгээд нөгөө хичээлүүдээ л нөгөө ашиглаж байгаа байхгүй юу? Өөрийгөө хажуунаас нь уйлж байгаа өөрийгөө хажуунаас нь ажигласан. Тэгээ анзаарсан. Тэгсэн чинь би одоо ингээд яг өөрийнхөө гүн гүнзгий өөрийгөө гомдоосон хэсэг маань энэ юм байна гэдэг зүйлийг ажиглалд анзаарах хийснийхаа ач тусаар гаргаж ирсэн юм байна. Тэгээд л ингээл нөгөө өөрийгөө тэрнээс хойш юу өөрийгөө ажиглаад тэг хүндлэнгөөс нь өөрийгөө харах. Өөрийгөө бурхандаа Тэмүүртэй шахаа аврах үрээдэрш биш тий. Тийм надад тэгээд Сайн уу ямар хөөрх юм бэ? За хүлээж авч байгаа баярлалаа. Дэлгэц дөрөв нар адил ингэж штэ хөлтөнөд чинь. Ээж хоёр ингэж хичээлээ хийдэж штэ. Хичээлээ явуулаа. Хоёр чи харин 10 дуудаа орж ирсэн нөгөө 5 өдрийн челленж орж байгаа бүх хүмүүс та чинь бүр эрдэм мэдлэг түгээхээс гадна наад сайхан залуугийнхаа өстэй нэрээ бүх одоогийнхоор бол хүмүүсийн ялгалтаар засал засал бүрэн төгс хийж байгаа байна та хоёр маань. Тэгээд одоо хүү маань ер нь бол ингээд манай 10-ын ингээд Тэмүүтэн багш гэж нэрлэсэн бүр. Харин тий. Яа харахгүй өстэй. Одоо хэдэн сартай байлээ? Одоо 8 сартай. Харин тий 8 сартаагаас эхлээд багшлаж байгаа хүн юм чинь наад хүн чинь бэл дэлхийн багш болох юм байна да ирээдүйд. Ээж нь зөв танин мэдхүүгээр хөхөөлөд ихэлсэн. Хөхөө яг бүрэн хөгж байгаа хүүхэд чинь нөгөө хоолой хүрдэн зөв хөгждөг юм байна. Хоолой хүрдэн зөв хөгжсөн да ялангуяа за яг хөө эрэгтэй хүүхдийг хаан болгоно гэж зорж байгаа хуучны одоо тэр нөгөө сургалтын дээр болохоор хөхөө бүрэн гүйцэд яг зөв хөгж байгаа хүүхдийн хоолой хүрдэн зөв хөгжөөд хоолой хүрдэн зөв хөгжсөн хүн маш сайн илтгэгч болж чаддаг. Илтгэгч болж чадсанараа олон хүнийг нөгөө манлайлах, дагуулах, хаан заяа гих зэрэг тэр гайхамшигтай нөгөө мичид од заяатан байх бүрэн боломж нь ирдгийм билээ. Тэгэхээр та маань одоо ингээ нөгөө хүн чинь ингээ зөв танин мэдхүйгээ аваад ажиглаад анзаараад анхаарад төвлөрөөд гэсэн энэ гурван гурвалжингууд оролцоод ирэхээр бидний амьдралын чанар их дээшилж байгаа юм билээ. Тэгэхээр таны маань саяны битэрийг хөрөлдсөн хөрөлдөөнөөс эргээгээд ингээд бодох нэ. Ерөөсөө л амьдралын чанарын тухай баяр цэцэг гэдэг хүний өөрийнх нь биегийнх нь дотоод гадаад өсөлт сайжирж ийн гэдэг чинь чанар нь сайжраад хүүхдүүдтэй гэр бүлдээ хандаа ижилдээ аргаптаа за тэр орон зайндаа эзэн байх заяан тэгширж байгаа юм байна гэж ерөнхийдөө ойлгоцсон. Тэгэхээр та ажиглах, анзаарах,
анхаарал гэсэн энэ гурван зүйл дээр аравтууд дээр нь энэ танин мэдхүйг авчаад бүр ингээд амьдралдаа бүр ингээд гайхширмаар за энийг л олон хүндээс хэлжүүл хүмүүст хэрэг болох юм да гэж жишээ татвал биднэрт. За жишээ татах юм бол ерөнхийдөө бас л олон л зүйл байна да тийм ээ. Харин тэр дундаас за энийг л хүргэчихье гэж байгаагаа биднэрт нэгэн жишээг хаваалцвал. Яалаа. За юу байвал за яг тулгамдчлаа шүү тийм ээ. Гэхдээ манайхны дундаас гэх юм бол яг тэр нэг өөрийнхөө тэр ямар нэгэн одоо үйлдэл хийгээд тийм ээ. За одоо хичээлээ үзэж байхдаа ч юм уу эсвэл ямар нэгэн дуу сонсоод ингээд нэг уйлдаг да тийм ээ. Уйлж явах үедээ би нэг өөрийгөө танилцуулж байхдаа уйлаад тий өөрийгөө ингээд нэг ажиглаад анзаарсан гэ. Артынхандаа би ер нь энийг л захидах юм байна. Яг өөртөөгөө маш сайн ажиглана шүү. Та нар маань одоо ямар нэгэн байдлаар гунигтай байна уу? Баяртай байна уу? Тэ? Уйлж гин үү? Инээж гин үү? Энийний цаана яг юу байна вэ? Юу хийхээр ийм үйлдэл гараад байна? Ямар нэгэн байдлаар учиртай байгаа. Нэг тэр зүйлийг нь гаргаад ирэх юм бол түүнийгээ гаргаж ирээд задлаад нөгөө задлан шинжилээд нэгтгэн дүгнээд гэдэг шиг тийм ээ. Тэр зүйлийг хийхэд бол амар болоод яг үзүр нь гараад ирж байгаа юм шүү гэдэг чөлөөлт хичээл дээр ер нь бол энийг бол цааш тийм тэр нөгөө одоо нэг 2 дугаар шат гэдэг тий. Тэр болгон дээр ингээд байнгын одоо хамт байх юм шүү. Байнгын одоо явах юм шүү гэдэг зүйлийг ер нь суулгахыг хичээдэг. Тэгэхээр одоо баяртай байлаа гэж бодоход тий. Юу хийхээр баярлаад байгаа юм? Яг яасан болохоор баярлаад байгаа юм тий? Хөөрөөд хөнгөн мэдрэмж төрж ийн гэж чинь тий? Яагаад баярлж байгаа? Яагаад уйлж байгаа юм тэгвэл? Яагаад эм ороод байгаа юм? Энийний цаана яг юу байна? Учир шалтгаан нь юунаас болоод? Ямар нэгэн байдлаар хүн таныг гомдоосон уу? Эсвэл та өөрийгөө гомдоосон байсан тэр нэг зүйл байгаа юм биш үсттэй. Ер нь бол асуултаар чиглүүлэхийг маш их хэрмэлцдэг. Ямар нэгэн байдлаар одоо чи ингэж байгаа юм биш үү? Одоо чи яг тэгсэн байна гэдэг ч юм уу тийм ээ? Би өөрөө бас ингээд өөрийгөө хамгаалаад байна шүү дээ. Тэгээ асуултаа дараа нь багш л ингэсэн учраас би ийм л ийсэн юм байна гэдэг нэг тийм тэр хүн бас өөрийгөө нэг тийм хайрцагт оруулах гэдэг тий. Тэгэхээр өөртөө нь эрэлхийл хийхийн тулд асуултаар ер нь бол чиглүүлэхийг маш их хичээдэг. Та өөрөөсөө асуулт асууснаар одоо хариултан заавал гарч ирдэг юм аа гэдэг зүйлийг бас нөгөө аргатаа яг эхний аргатаа эхэлж байхдаа би ингээд нэг тий шууд лайв хийгээд оруулж исэн. Тэгээ тэрнээс хойш ер нь манайхан асуулт асуугаад өөрөөсөө асуулт асуугаад тэрнээсээ хариултаа дотор мэдрэмжээсээ яаж одоо төвж авах уу гэдэг дээр нь анхаарад та. Та түрүү ярианыхаа эхэнд өөрийгөө танилцуулж байхдаа гарын 5 өрөө шиг 5 бүсгүй нэг сайхан хүүтэй айл. Тэгэд айлын баг байна гэдэг нь одоо ихэнх хүмүүсийн боддгоор эрхийн далаа гэж байдаг бол одоо тэр бүхэл төрлийн аз жаргал эрх гэх тэгэхэр чинь асар олон зүйл байгаа шүү дээ тий. Тэр бүхэнд та одоо ингэж үлгээдүүлж, инхрийлүүлж, ивэлүүлж, хайрлуулж өссөн бүсгүй одоо ингээд харахад 5-5 ихчээсээ нэг ахаасаа юуг хамгийн их өвлөж авсан юм шиг байна. Би одоо Эрка хичээсээ тэрийг авч дээ, тэр хичээсээ тэрийг авч дээ. Эсвэл авах биш ингээд нэг тусгаад таны амьдралд бүм нэрэн чи ямар төгс төгөлдөр юм бэ? Би яагаад ажаагүй юм бэ ч гэдэг юм уу? Тийм сайхан эрдэнүүдээс хаваалцвал. За одоо өглөж авсан гэх ч одоо хэцүү юм байна да тий. Ерөөхдөө бол эрхийн балаа байсан гэх юм уу да. Ах эгч нар маань бол өөрсдийн гэсэн шинж чанартай. Бүгд одоо өөрсдийн гэсэн чадвартай. Тийм миний ер нь бахархлууд ахгүй юу. Тэгсэн чи би яасан юм бэ? Би яасан гэхээр ерөөсөө эрхлэхээс өөр мэдэхгүй, хоошоо суухаас өөр мэдэхгүй. Гэхдээ нөгөө удам нь хайчих уу гэдэг шиг нэг тийм дайчин, нэг тийм нэг зүйлийг одоо тий
ханцуу шаналаад орчих юм бол ер нь хатна гарнаа л гэж үздэг. Тийм зан чанар нь байгаад идэг. Гэхдээ нөгөө эгчнэрийгээ харахаар л те ахыгаа хараад эгчнэрийгээ харахаар л ингээл гушиг онцол ингээл явцдаг. Тэгээ тэр маань яасан гэсэн чинь намайг одоо ингээд би гэж юм бэ гэдэг зүйлийг манай алдагдуулаад тэгээ хит одоо эрхлэний одоо гайгаар те өөр ингээд юу ч одоо хийж мэдэж сурч чадахгүй ч юм шиг те гэр бүлийнхаа хувьд л та нэг тийм хүн болоод хувирчихсан байсан. Тэгээд ингээд энэнийг би одоо ингээд чөлөөлөх гэх үү одоо юу гэх үү гэл нөгөө хэд руугаа бас ингээл те та нар л намайг ийм болгосон гэл нэг ингэж одоо ингээд бодглохлоор ичээд идэв штэ. Тэгэл та нараас олж л би ийм болсон гэл те юу энд баг та нар буутаа гэх гээд байгаа юм шүү. Нэг иймэрхүү чөлөөлт хийсэн нэг тийм үе би бас тэгээ бол би ингээд их цараасаа маш их тийм ирч хүчийг мэдэрдэг. Маш тэгээд тэр зоригийг мэдэрдэг. Хариуцаж хамаарах тэр зүйлийг ямар одоо төгс хийдэг вэ гэдэг зүйлийг одоо мэдэрч одоо ер нь бол амьдралынхаа туршид суралцаар л яваа. Үний одоо ачид багш нар гэх юм уу да тэгж үнэлдэг. Right. Таны ихчтэй би мөн уулзчихсан гүм мөр хөрөлдөөнөрөө ер нь битээр бас чамгаа олон удаа хөрөлдөж ярилцсан шүү. Тэгээд өөрийнхөө хэмжээнд олонсоо ах шиг, эрко ах шиг нөгөө ойлгож ухаарч ингэж ажиглаж байсныхаа хувьд та яг тийм одоо яг нэрэндээ зогтсон эрдэнэ хүний хажууд ингээд мөр зэрэгцээд тэгээд нэг орсголд ороод хоёлоо сураад явж байгаа болохоор ингээд би таныг нилээсэн авдаг болоо гэж бодоод ахгүй юу? Тэгээд ерөнхийдөө бол ах эгч нартай эрхлэн л дээ. Эрхлэхдээ би ингээд нөгөө нэг үгийг маш их олон сонсож ирсэн юм байна. Тэр нь ямар үг вэ гэхээр энэ яг сумтай. Энэ яг сумтай гэдэг. Тийм үгийг маш их сонсож ирсэн. Тэгсэн чинь одоо ингээд бодоод ирсэн чинь миний сум хүн болгоны дотор сум байдаг юм байна. Яг миний сум болохоор буруу тийшээ чиглээд идэв гэсэн. Одоо болохоор би сумаа зөв тал руу чиглэж. Right. Зөв тийшээ чиглүүлэхийн тулд тэдгээр хүмүүс таныг өөрийн өнгөөр хилдэг байсан байж магад. Гэхдээ яг ингээд би өөрийгөө ингээд бодоход энэ одоо удмын хайрн юм байна. Энэ удмыг одоо баяр баясал түгээх одоо тэр түгээн дэлгэрүүлэх цэцэг юм байна гэж би өөрийгөө одоо маш үнэлдэг болсон. Өмнө нь бол яадаг байсан гэхээр тэ өөрийгөө би одоо ингээд нөгөө сумаа буруу тийш нь харуулж тавьчаад л одоо тэр зүйлийг дэлгэрүүлэхгүй байгаад байна шүү дээ. Сайхан баяр баясгалантай сайхан цэцгийг тийм ээ. Тэгэхээр одоо болохоор би ерөнхийдөө болохоор энэ одоо удмынхаа баяр баясгалантай цэцэг төдийгүй бас одоо эрүүл мэндийн бүх одоо тэр зүйлүүдийг нь тий ганцхан одоо хажууд нь гэлтгүүгээр алсаас одоо ингээд манаад хамгаалаад түшээд явах тэр одоо гол чухал үүргийг хариуцж ирсэн тэр одоо балчир дүүн юм байна гэдэг зүйлийг ойлгож авсан. Яа, та бүр яг миний асууя гэж бодож исэн зүйлийг сая ингээд базаад хамгийн чухал зүйл чи өөрөө эзэн ирэх байхын тулд хүн эрүүл байх байгаа шүү дээ, тийм ээ? Эрүүл хүн бол тэгээд л одоо та бүхэн ярьж байгаагаар баяр, жаргал, цэнгэл, цэцэг тэр бүхнийг одоо ургаж бий болох хөрсийг нь та манж байгаа, та одоо тэр хөрсийг маш сайн бэлдэж байгаа гэж дотоод гүндээ өөрөөсөө урсаж ойлгоно гэдэг болбол энэ амьдралын ер нь утга учир байх баха тий баг мөн чанар юм уу гэд хэлчихэд баг болохоор ч юм шиг. Тэгэхээр энэ зүйлийг би бол нэлээд одоо урт хугацааны дараа олж авч байгаа мэдэрч байгаа юм л да. Өөрийнх нь эдгэсэндээ шингээж эдгэсээрээ тий дотоодосоо ингэж нэг урсаж гарч ирч тий
өө ийм байсан биз дээ гэдэг зүйлийг ухаж ойлгож аавна гэдэг бол ээд их л цаг хугацаа шаарддаг юм байна гэдэг зүйлийг л мэдэрсэн. Яг өөрийн бие дээрээ. Харин тийм. Тэгэхээр оюун ухааны хөгжил, оюун санааны хөгжил дотроо байгаа тэр уулаасаа л биднэрт заяачсан байгаа эцэг эхийн улаан цагаан туслаас ирж байгаа, мөнх тэнгэрээс ирж байгаа ариун нандин тунгалаг зүйлээ яг тэр ариун нандин тунгалаг зүйлээр нь буцаад ингэж гаргах л их ер нь их чухал юм байна шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо бид нэр ярьдаг шүү дээ, тийм ээ. Нөгөө хүн одоо ингээс цав маш цэвэр байх нь, цав цэвэр байх нь маш чухлаа гэд ингээд ярьдаг. Цэвэр болсноороо бас одоо өг дээдсийн маань тийм ээ. Өг дээдсийн маань тэр эрчим энерги цэврээрээ л орсон шүү дээ, тийм ээ. Хаалаа нэ. Харин тийм та хоёр нэрээс тэ үнэхээр энэ оюухан замт ТV хорвоог жинхэнэ хайрын их шиг аялгаагаар ингэж гоё сүлэлдүүлж өгж байгаад баярлалаа. Ийм сайхан дүр зургийг хараагүй удсан байна. Бид нар чинь тэгээд аз жаргал хажууд байгааг одоо мэдрэхгүйгээр л таны төрөний үнд завгүй гэдэг үгэн дотор хавчуулчаад л өнгөрөөд байх юм да, тийм ээ. Жаахан харамсмаар ч юм шиг. Харин тийм. Яг нөгөө агшныг тий ямар одоо энэ гэр бүлтэйгээ өнгөрүүлэх одоо өрөө хөхүүлэх тий өрөө хөхүүлж байхдаа тэр цагаан сүгээрээ сүлбэж одоо яг тэр нөгөө ээж нь яриад байна. Тэр одоо хүүхд ам бий болж тий сүнс ирж байгаа сүнс ам хоёрыг сүлэлдүүлэх чинь одоо сүү цагаан сүү юм шүү дээ. Одоо энэ зүйлийг одоо хүүхдээ хөвүүлэхдээ л сайхан шивнээд хайрлаад ойлгоод ухаарад ингээд одоо энэ холбоосыг бий болгож батжуулах нь одоо ямар чухал юм бэ гэдэг зүйлийг яг ойлгоод тий энэ аз жаргалыг мэдрээд үнэхээр бас тий гэрэл цацруулаад ингээд өртөөгөө хамт энэ аргатуудад тийм ээ энэ одоо бусад хүмүүстэй хайрыг түгээгээд энэ ажлыг одоо ингээ хийж байгаадаа би бол маш талархалтай одоо байдгаа. Харин тийм ээ, аливаа зүйл яаралгүй байхад яг цаг нь болоод зөв цагтаа зөв хүмүүс зөв хурамч болж нэгдсэн үед сайн сайхан зүйл дэлгэрдэг гэдэг нь үнэн юм а гэдгийг таны маань сайхан яриад биднэрт ойлгуулж өглөө. Тэгээд гэр бол өөрөөсөө ундарч байдаг баян бүрд, тэрхүү баян бүрдийг бүр цэцэглүүлж дэлгэрүүлдэг нь бол бүсгүйхэн та өөрөө, би өөрөө. Тэгээд яг дэлгэрээд бүр ингээд хайрын далаад умж байх үедээ урилгыг маань хүлээж авч өөрөө өөрийнхөө тууллаас баян булаг шиг булаг болсон амьдралынхаа тууллуудаас ярьж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд битээрийг толдож сонсох хүмүүст та хэлмээр зүйл байвал хийдээд тэгээд хоёлоо энэ сайхан хөрөлдөөнөө жаргаяа. За одоо намайг одоо тий үнэлээд сонирхоод ингээд надад урилга илгээсэн багштаа маш их баярлалаа. За тэгээд энэхүү одоо бит хоёрын цөөх минутанд ярилцсан энэхүү сайхан хөрөлдөөнийг маань одоо та бүхэн сонсоод яг танд ийм гацаа байвал тийм ээ яг та одоо өөрийгөө ямар учиртай ирсэн болоо та гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ халуун дотно яриа өрнүүлж чадж байна уу? Хүүхдүүд нь өөрсдөө байж чадж байна уу? Тэ? Энэ бүгдийгээ бас нэг бодоод энслээд үзээрэй. Яг энэ бүгдийг хийхэд маань минь одоо нүүдэлч дэмсэлгэл маань тусалсан байгаамаа талархаад баршгүй тийм ээ. Одоо танд ч гэсэндээ тийм боломж байгаа шүү. Гацаанаасаа гарах ч юм уу тийм ээ. Та бол галт тэрэгний зүтгүүр бол биш. Тийм болохоор одоо аз жаргалтайгаар энэ амьдралаа энэ одоо ирсэн амьдралаа туулахын тулд та ирмэлзээд эрэлхийлээд байгаарай л гэдэг одоо тийм сайхан үгээр одоо энэ сайхан хөрөлдөөнөө өндөрлөе. Үнэсэ. За гялалаа. Тэгээд би сэтгэл оюун гэсэн энэ гурван чандмалсан биеийг яг ингэж барьж байгаа суурь нь бол эрүүл мэнд. Тэгээ та өөрөө дотоодосоо тэгэж ундарч хүнийг бүр ингэж
одоо бүр нарийн сэрхэгчлэн мэдэрдэг энэ сайхан мэрэгчлэрээ олон жил ажиллаад одоо энэ сайхан яя ирээдүйд дэлхийн багш болох тэмүүлэн те бүр ингээд яг багаас нь бүр ингээд өсгөөд эх орондоо маш сайхан 3 эргүүн бэлдэж байгаа танд маш их баярлалаа. Тэгээд тэнгэрт тэтгэгдэж газар дэвээгдсэн энэ сайхан ажил нь улам дэлгэрч олон хүнд гэрэл хийгээгээ цацруулж яваарай гэж хүсэж өрөөё. Маш их гэлээ. Баярлалаа. Ерөөл атаршгээ. Сайхан амраарай та хоёр минь. Тэмүүлэн маань мөө сайхан хөхөө сайхан тавтай хөхөг тийм ээ. Хоолны мэдээлэхгүй. Баярлалаа. Бид хоёрын яриар үнийг хараад нэг хөхөөд л тэгээд л. Харин тий. За та нар маань сайхан амраарай. Баярлалаа. Баярлалаа.